Өө гадаа чи ямар сайхан байна өнөөдөр. За ингээд сайхан дулаараад эхэлж байгаа юм шиг байна да. Guys, би яг одоо жаргалантын ам дээр ирсэн байна. Тэгээд ийшээ ер нь нилээ гой юмнууд баригдаа төгжил дэвшил ер нь нилээ эхэлсэн биш үү? Өнөөдөр хідүүлээ гой амны орон сууц сонирхцгой. Одоо ийшээ ороод яг дотор нь ороод харцгаая. Нөө жаа. За хүүхдээ ийшээ ээж дээр нь төр зур агаар дүлдээ чи за юу. За сайн байна уу? За сайхан амны орон сууц сонирх гээд ирлээ. За энэ болохоор одоо наамар дүнзэхээр ямар нэгэн дулаалга орохгүйгээр цул модороо ингээд дулааныг тусгаарлаж байгаа. Ийм хийцлийг одоо наамал дүнз гэж яриад байгаа. Одоо бүргийн модыг банз зүсмэл материал болгоод тэгээ одоо ингээд модноос гаргаж авсан давирхаа олон тэр юугаар цавуугаар наагаад тэгээ 6000 вольтын тогоор 30-40 секунд ингэ шараад тэгээд бэлэн болгож байгаа бүтээгдэхүүнийг одоо наамалт үзэгдэх. Пүү бас нэлээд ярихтэй болсон юм биш үү модны чинь. Би ч одоо бодохдоо модыг сайхан ингэж дөрвөлжиж яагаад навчиж цаваал ингэ палк шиг үү. Тий, палк шиг юм бодоод байгаа. Тэгэхээр нөгөө модны гол нөгөө үнд тойрог гэдэг шүү дээ. Цагираг гэж ярьдаг. Тэр цагираг маань өөрөө одоо яг хөрснөөсөө чигээ аваад хүнээр бол артерийн суцсан гэсэн үг тийм. Тэр хамгийн чигтэй хэсгийг нь бид нар зүсмэл материал болгоод хатаалгын камерт одоо бүдүүлгээр ярих юм бол бууз чигнэж байгаа юм шиг 14-өөс 17 хоног ингэж чигнээд тэгээд банз олгоод тэрийг ингэж үйлдвэрийн 19-өөс 20 машины дамжлагаар дамжигдаж бэлэн болсон бүтээгдэхүүнийг хамт үнсгдэг. За ингээ ороод хэдүүлээ байшинтай сонирхох. За тэгээд доторхын орч харцгаая билээ догдолж гин. За энэ байшин маань нийтдээ 120 м2. Одоо эндээ бол гутал хувцас тайлаад ингээ өлгөөд амны орон сууцанд нэг заавал байх хэсэг бол энэ үүдний гонх байгаад байна. Шууд хүйтэнтэй харьцаж байгаа учраас. Тийм байна. Тийм. Тэгэхээр заавал ийм гонх байх хэрэгтэй. За энэ бол манай загварын байшингийн одоо өдрийн өрөө, зочны өрөө, тий? Том зайтай. Зочны өрөө маань галтгоотойгоо ингээд нэгдсэн байдлаар төлөвлөлт архитектурын төлөвлөлтийг шийдэж өгсөн. Гой мод үнэрч байгаа шууд мод үнэрчин, байгалийн үнэр үнэрчин. Тэгээ шал ямар шал байгаа вэ? Шал бол ийм ламинатын шал, одоо зигзаг ламинат гэх юм уу? Энэ нь болохоор бас манайхан өөрсдөө оруулж ирдэг. Энэний одоо нөгөө шахалт нь бол 8000 шахалттай тийм шал байгаа. Одоо доторх энэ модныхоо өнгөний сонголт ч гэсэн байгаа юу те? Тий, одоо захиалагч маань өөрсдөө ямар өнгөөр будмаар байна те? Өнгөөрөө бодож олно. Энэ будаг маань өөрөө нөгөө амьсгалдаг буюу модон дээр юм бүрхүүл үсэхгүйгээр одоо энэ агаарын чигшил, хитрхи чигшилтэй бол өөртөө шингээж авдаг. Хитрхи хураашилтай бол өөрөөсөө чиг ялгаруулж идэг. Энийг одоо модон байшин нөгөө амьсгална гэж яриад байдаг. Тийм байна. Бид нар ингээд хийсэн судалгаан дээрээс одоо нэг өрөөнд дотор 1 куб нарс мод байх юм бол 0.8 тонн одоо нүүсвчлийг шингээж идэг өөртөө. Нарс мод чинь нилээ. Чи ингээ амьсгалахаар дандаа нүүсвчлийг гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө ингээ шингээж идэг. Тэрнээс гадна бид нар энэ байшин дээр одоо тэрнийг хоёр агааржуултай хоол байгаа зү дээ. Бороо энэ бол бас нөгөө амьсгалахаасаа гадна энэ байшин маань ингээ цэвэр агаар орж ирж байгаа эндээс. Тэгэхээр одоо сүүлийн үед хүмүүс бас нөгөө нэг цэвэр агаарын чанар гэдэг дээр нэлээ анхаардаг болсон. Дотор өрөөний агаарын чанар дээр тий. Тэгээд энэ модон байшингаа одоо амьсгалахаасаа гадна бид нар химпл гэдэг агаржуулалтын системийг бас Солонгос улсад энэ нэлээд алдартай тийм агаржуулалтын системийг сонгоод энэ байшинтай ингээд нэвтрүүлж байгаа. Тэгээ энэ химпл брендийн болохоор энэ өрөөнд одоо жишээ нь өгөх агаарын систем одоо энэ хэсгээр бол бохирцоо агарыг ингээд сорж байгаа. Одоо тэр галтгооны дээр байгаа тийм. Тэрүүгээр агаар орж ирээд энэгээр агаар гарч байгаа юм тийм. Өрөөнд дотор агаарын хөөйлрөл үүсгэж байгаа байхгүй. Тэгээд одоо эндээсээ шууд удирдаад энэ химплээ дотор өрөөний агаарын чанар тэд байна гэж ингээд тавьчих юм бол энэ маань өөрөө ингээд бас тохируулаад идэг. Химпл гэдэг одоо энэ агаарын чанарыг хардаг юм төхөөрөмжтэй систем тийм. Энэ нь өөрөө одоо гаднаас орж ирж байгаа цэнгэг хүт агаар нь гарч байгаа бохир агаартайгаа дулаанаас солилцоод тэгэхээр заавал нөгөө дулаан алдагдлыг өшөө бага болгож байгаа гэсэн. Тэгэхээр байшингийн нөгөө халаалт эрчим хүчний зардал өшөө бага болж байна гэсэн. За энэ байшингийн бас нэг даваа тал нь болохоор бүрийн смарт Alexa, Amazon одоо хэмэл оюун ухаанаар энийг бас удирдах болно. За энэ падаасаа ч удирдах болно. Эндээсээ одоо гэрлээ унтраан, халаалтаа, тогоо гэд бүх юмаа эндээсээ удирдах болно. Жишээлбэл одоо тэр юу галтгооны одоо хөшгийг бас эндээсээ хааж болно тий. Бүхэн монголоор байна шүү дээ тий. Тий, монгол хэл дээр оролцсон. Одоо эндээс ингээ галтгооны хөшгийг хаая гэдэг ингүүд эндээсээ ингээ хааж явах жишээний тий. Бүх юм автомат. Халаалт нь ямар байгаа вэ?
Халаалт нь бол бид нар энэ дээр бас шалны халаалт болон ханы адаптерыг аль алийг сурлуулж өгсөн. За энэ шалаа ингээд эндээсээ хасаагаад ингээд өдөрдөж болно. Надад зогч нүг гайс ингээд хоолоо хийвэл ямар шиг харагдаж байна. Дараагийн хоол хийх бичлэг ингээд энэ дээрээс явж магадгүй юм биш үү. За энд бол хүүхдийн өрөө гэж. Яа хүүхдийн өрөө. Манай хүүхд одоо том болоод иймд одоо хичээлээ хийх юм байна л да. Тийм ээ. Давхар ортой тэгээд тавилгыг бол захиалагч маань Энэ үнэр өстө бүр яалч юм мэдэгдэж шүү. өөрсдийнхөө янз бүрээр тохируулж болно. Үнэр өстө гоё юм байна. Ийм ариун цэвэр өрөөтэй. Ариун цэвэр өрөө. Одоо энэ чинь халуун хүүтэн усаа яаж шийдэж байгаа лээ? Халуун хүүтэн ус бүгдийг нь одоо хит помп бойлерын аргаар шийдсэн байгаа. Цэвэр усыг бол гүний удаг өрөмдөд гаргасан байна. Тэгвэл одоо бүгд шийдсэн л байгаа юм тий. Бүгд шийдсэн. Одоо яг байртай адилхан. Одоо жишээ нь хүмүүс сүүлийн үед бол нөгөө бааны алчуурыг нэг хэрэглэгээ болсон. Усанд орчоод гар зогсоод шууд ингээд хүлээчин. Тэгэхээр үсээ бас давхар сэнсдэж байгаа. Байны алчуур хүртэл хоцрогдож эхэлсэн байх шүү Технологи. За, энэ бол одоо эцэгхийн өрөө. Ер нь бол модыг нөгөө өнгөөр бодож олдог. За, энэ бодог нь өөрөө юм Финланд одоо усан сүлтэй бодог учраас ямар нэгэн бүрхүүл үүсэхгүйгээр нөгөө модны чигийг ингээ шингээж амьсгалж одоо ингээ модныхоо үнэрийг яг ялгаруулаад тэгээ хүн бол одоо дуртай ивэл өнгөөр өч гэдэг юм те. Өссөн өнгөөр ингээ бодож олдог. Ингээ сайхан өндөр шкаф хийчихтэй их юм орох нэ. Тэгээ манай маш нөгөө нэг дулаан алдагдaltaгүй нөгөө эрчим хүчний хэмнэлттэй гэдэг учраас дээврийг маш сайн дулаалсан учраас энэ нөгөө дээврийн адрын хөндийг ашиглаад ийм өндөр таацтайгаар хийж байгаа. Хамгийн намхан талдаа л ийм өндөр байна. Тэгээ дээшээгээ бүр нэлээд өндөр болчихно. Манай бас нэг давуу тал бол энэ цонх байгаа даа. За. Энэ цонх маань болохоор одоо ингээд 3 давхар шилтэй, за 3 давхар эрзэнтэй, гадна талдаа металл. Одоо нөгөө гадна талын модон цонхны дутагдал нь нөгөө нар салхинд модон мух болох гэдэг. Тэгэхээр бид гадна талд нь металлтай бас эрзэнтэйгээр ингэ шийдэж өгөө. Дотор талд нь болохоор нөгөө хатуу дүүп мод гэж ярьдаг штэ. Царс модоор ингэж өнгөлж өгсөн. За ингээд 3 давхар шиллэгээтэй гадна талдаа нөгөө нарны хэд тусгалаас хамгаалсан нөгөө лов түрхлэгтэй. За энийг бол манай Эрдэнэвүүд компанийн маань хийж одоо нийлүүлдэг. Тэгээ цонх маань өөрөө 2 онгоолтой ингээд бага онгоож болно. За ингээд бүтэн онгоож болно. Цонх бол нэлээд том гоё чөлөөтэй. Цонхыг бол нарны гэрээр тий хийж болно. Гаднах орчныг бол гоё харагдах юм байна. Тийм тэгээд дээрэс нь захиалагчийн өсөлтөө бас энэ дотор талын нөгөө шилийг аюултай гэж үзэх юм бол хатаасан шилээр хийж болно. Хэн бол одоо юу гэдэг хагарахтаа нөгөө ботарч хагарна. Ийм том шил чи хагарахтаа унах юм бол бас хүний гар хөлцөсгөө. Бас тийм нэмэлт юмнууд байна шүү дээ. Тэгэхээр захиалагчийн өсөлтөөр бүр том хилгээд хэрвээ хагарах тийм эрсдлээс хүмүүс болгоомжлж явах юм бол хатаасан шилээр хийгээд тэгээд ботарж ундгаар хийж болж байна. Энд одоо шууд галаа түлээд. Тийм энэ бол камин зух одоо ерөөсө тоосгоор хийчихсэн. Энэ модон байшин дотор нөгөө нэг галын аюулгүй байдал гэдэг утгаасаа бид нөгөө төмөр зуухаас илүү захиалагчтай ер нь бол тоосон зуухыг санал болгодог. Тэгээд энэ галын тоосон зуухаар ингээд бүр дээврийг гартал ингээд өрцөн байгаа. Гадуур нь нөгөө талаар араамлаад тэгээд гипсээр өнгөлөөд ингээд заслын хийчихсэн байна. Айлдуучийн зүгээр хиймэл гал тавиад байдаг сүүлийн үед ингээд жинхэнэ галаа гоё хасаагаад. Тийм жинхэнэ галаа сууж болох юм шүү дээ. Тийм хүн чинь ингээд гал хараа суухаар бас энерги сайжирч. Дээшээ харахаар ингээд модон ингээд яар маар нь гарч ирээгүй. Аюу гоё тийм өв юу харагдах юм. Манай мод боловсрол үйлдвэр маань өөрөө энэ модны эрентгийн гэдгийг Монгол улсад анх удаа нэвтрүүлээд тэгээд одоо ийм лагшри сорт уу ямар ч яргуур хийхийг бас үйлдвэрлэж байгаа. Тэгээд ингээд яар маар нь баг ямар ч яргуу байгаа шүү дээ. Ингээд харахад хамгийн гоё хэсэг. Guys, амны орон сууз авчиад гадаана тигасгүй байна гэж бас юу байх вэ те? Гадаана гоё наранд ингээд суугаал, олуулаа, найз нөхдөөрөө, гэр бүлэрээ гоё ингээд наранд хараа. Гадаа ямар сайхан байна. Ингээд тайвширлын мэдрээд гоё сууж болох нь байна. Шууд ингээд террас руу гарчих юм байна, тийм ээ? Тийм шууд ингээд террас руу гараад эндээ сууж болно. Манай энэ террас маань өөрөө ингээд дээвэртэй учраас одоо цас борооч гэдэг юм янз бүрийн ороход эндээ номоо уншаа, копигоо угаад ингээд сууж явах боломжтой тийм. Өглөө шууд гэрээс гараад ирэхэд нөө үүдэн цас хунгарлцсан дартсан байхгүйгээр бас тэрийг бас бид нар бодсон. Дээрэс нь манай архитекторууд энэ нөгөө нарны эврэлтийг ингэж тооцоод энэ дээврийг одоо ингээ уршаа 3 м ингэж өнгөлөж өгсөн байгаа. Тэгэхээр зуны нар маань их өндөр манддаг учраас тэр нарны тусгал маань одоо юу гэдэг энэ цонхны яг энэ доод түвшин дээр энэ дээр ирж байгааз одоо энэ хэсэг дээр ирж байна. Зуны нар тусаад хитрхи бас ингээ халаад байдаг шүү дээ тий.
Тэгэхээр халсан ч гэсэн энэ цонх маань өөрөө нөгөө хитягаан туяаг бууруулдаг түрхлэгтэй учраас бас тэрийг бууруулж өгч байгаа. Дээрээс нь бид нар архитектур төлөлтөөр бас энийг шийдэж өгч байгаа. Өвлийн нар бол намхан манддаг учраас яг илчээ бас хэрэгтэй юм байна чи хөө тийм ээ. өгч явах чинь. Тий, гаражтай. Нэр гайс гараж руу орж үзье. Өөртөө хэрэглэгчдэр захиалга өгөөд нэг юм уу хоёр машины гаражтай. Тий, нэг байж болно, хоёр байж болно, те гурав ч байж болно. За. Тухайн айлын хэрэгцээгээ хэлэх юм бол бид нар гаражаа бид нар түрүү смарт гэж ярьсан те. Тэгвэл ингээ аппликейшнаараа бас гаражаа өдөрдөн нөгөө түлхүүр чип мартцсан гэдэг ингээд байдаг шүү дээ. Уцтайгаа байх тул. Тийм байхгүй. Одоо ингээ гаражаа халгаа шууд утаснаас онгойлгоч. За. Одоо энэ байшин түлхүүр хэрэггүй болсон биз? Тийм байна. Кодоор энэ хурууныгаар уншин Түлхүүрээ энд надлаг болно, түлхүүрээ орхисон, түлхүүрээ хүнд өгнө гэж санаа зовж байна. Бүх юм ингээ гар утсаараа. За энэ бол энэ байшингийн хоёр машины гараж байгаа. За энэ нөгөө түрүүний яриадсан нөгөө нэг химпл буюу агаажуулалт систем. За энэ хэсэг нь бол одоо юу гэж байгаа орж байгаа цэвэр агаар тий. Энэ хэсэг нь бол гарч байгаа бохир агаар. Тэр хоёрыг одоо энэ дундаа ингээд дулааны гүрээр солилцоод байна гэсэн үг. За эндээ бол ингээд шүүлтүртэй. Тэгээд энэ шүүлтүрүүдийг ингээд солиод иж болно. Ийшээ болохоор усны бойлерууд болоо яах тий. Одоо манайх байшингаа барихтаа хамгийн түрүүлээд гүний удгийг хийдэг. Тэгэхээр шууд Эрдэнэ дээрэлэг компанитай хамтраад бид нэг гүний худгаа өрөмтчдөг. Энэ шууд доошоо гүний худгаас. Энэ бол одоо доошоо 80 м өрөмтцсэн байгаа гэсэн үг. Тэгээ эндээс ингээ гүний худгаа усаа ингээд авлаа. За энэ бол нөгөө нэг тэлтийн сав. Одоо энэ бол ингээд дөрвөн баарын даралт хүртэл үүсгээд усыг даралттай болгож байгаа энэ сав маань. Тэгэхээр нөгөө байртай адилхан яг ус маань даралттай. Даралттай ус орж ирдэг шүү дээ. Дотор нөгөө нэг хэрэглэлээ гэхэд нөгөө нөөцийн сав вакуум ноцос байхгүй учраас ямар нэгэн дуу гарахгүй гэсэн. Тэгээ усыг ингээ халаачиж байгаа. За тэгээд энэ цэвэр усаа бид нар зөвшөөрлөгч тавиад одоо усныхаа юг дээжийг бид нар ингээ хэмждэг газар нь очиж хэмжүүлэнгүүд нөгөө савлцсан цэвэр устай адилхан ус. За шууд баркадаа усаа уугаад. Тэгэхээр одоо шууд гранатны усаа ууж байгаа. Тэр нь өөрөө юм бас байшингийн тансаглал юм да тий. Энэ твэршүүлэгч нь тэр твэрлж байгаа гэсэн нь энэ үү тий. За тэгээ энэ байшин маань гадна талдаа хит памптай байгаа. Хит памп маань өөрөө бол агаарыг ингэ шахалтанд оруулж одоо дулаан үйлдвэрлэдэг гэсэн утгатай. Тэгэхээр энэ байшин маань өөрөө дулаан алдагдал маш багатай учраас нэг ингэ халаагаад нормалтцсан үедээ бол эрчим хүчнийг маш бага зарцуулж байгаа. За энэ бол нөгөө гаднаас орж ирж байгаа нөгөө хит пампны антивирус буюу нөгөө хөлддгүү шингэнээр паруудыг халааж байгаа. Энэ тийм бойлоор. Энэ бол нөгөө хэрэглээний халуун ус шүү дээ. Угаалтуур, дүүш интернет халуун усыг хангаж байгаа бойлоор. Бас энэ байшингийн нэг давуу тал нь юу гэхээр энэ байшин дээр бид нар ийм нарны панел тавиад, нарны инвертер тавиад за 10 кВт-ийн батарей сурлуулж өгсөн байна. Тэгэхээр одоо тэр нарны толиос одоо эрчим хүч үйлдвэрлээд ийшээ орлоо. Тэнгүүд одоо энэ маань энэ батарейг цэнэглээд одоо энэ батарейг цэнэглэнгүүд энэ батарей цахилгааныхаа монтажийг бид нар салгаж группны олгож хойрлож өгөөд гүний удаг хөргөгч зурагт интернет гэрэлтүүлэг гэдэг энэ бүхнийгээ тусдан группны олгож өгөнгөд одоо юу гэдэг төгс сүлжээний тог тасарлаа гэхэд энэ байшин дээрээс мэдрэгдэхгүй гэсэн үг. Энэ чи бүр миний мөрөөдлийн байшин биш. Тэгэхээр ч одоо ингээд дадны ямар ч дэд бүтцээс хамааралгүй өөр юм гэсэн энэ гүний удаг байгаа учраас нөө 0-д орох асуудал ерөөсөө тасалдахгүй. Тийм байна. Ус тасрахгүй гэсэн үг. Тэгээд нөгөө халуун ус тасран гэдэг байран чи асуудал байдаг шүү дээ. Энд чи өөр бойлертой учраас өссөн үедээ усандаа орж болно. За дээрэс нь одоо гэрэлтүүлэгнүүдтэй бүх гэрэлтүүлэг, зурагт интернет тэг хөргөчний макс гэдэг асуудлууд тийм байна. Бүгдийг шийдсэн гэсэн. Улаанбаатарчууд чинь сүүлийн үед том мог нэлээд тасраад байгаа. Тэгээ тийм асуудал ер нь бол хамгаалалттай л байх юм ээ тий. Тийм асуудалгүйгээр амьдарч болох жишээ юм байна тий. Тийм байна. За энэ манай нарны панел маань болохоор бид хэд бас нөгөө ашиглуулын коэффициентийн өндөр байх зорилгоор иргэдэг суурьтай байсан байна тий. Тэгэхээр энэ маань ингээд цагийн механизмаар ингээд нараад иргэдэг гэсэн үг энэ суур маань. Энэ одоо ингээд тэгэхээр одоо айлууд өөрсдөө хүсвэл нарны панелаа амьны орон сууцаа гадаа байшуулад явчих юм байна тийм ээ. Энэ нь бол метр квадратанд орохгүй нэмэлтээр одоо айлууд маань хэрэгтэй гэж үзэх юм бол ордог. Тэгэхээр зарим хүмүүсийн сонголт байна л да. Сэрэгдэх өрчим хүч хэрэггүй би зүгээр шууд генератор тавьчих гэдэг юм. Дизель генератор тий. Тэгээд дэрийгээ цэнгэлчихэд бол бүх хэрэглээгээ би хангачнаа ч гэдэг юм. Би чи айгүй мах шарах дуртай. Тэгээд энэ нэг юм грил хэсэг байна, грил зон байна. Энэ одоо орон сууц авч байгаа хүмүүстэй тэр дунд нь байгаа юу? Энэ одоо хотгон дээр нь бол бид хэрэглэгчтэй нэгийг бол бэлгэлж байгаа. Ер нь бол хувь хүмүүс захиалгаар одоо хашаандаа бол зөвхөн энийг бас тусад нь хийлгэж болно.
Энэ болохоор бид нар цэвэр бохор устай тэндээ одоо аяг тавга заавал гэрлүү зөөж угаагаад байхгүй. Тэндээ угаачин тэгээ хөрөгчөндөө хүнсээ хадгалчин. За тэгээд тэр одоо гэрэл дуухны хажуу талд хоёр яг өвдгийн зуух байна те. Нэг дээр нь цайгаа чамдаг ч юм, нэг дээр нь хоолоо идэх ч юм уу. За тэр цаад хэсэгтээ пиццаны зуух ч гэдэг юм те. Ингээд энэ нь өөрөө бас 100 бид нар чи ер нь лагер дээр дандаа хоолунд эргүүлж идэв учраас энэ бас их зүгээр юм бэл. Гэр орон заавартуулаад байхгүй. Найз нөхдөөгөө ингээд тусдаа ингээд байж хаа. Ер нь их хэрэгтэй зүйл. Манайх бас одоо захиалагчийн өсөлтөөр одоо юм загварууд бас бэлэн байгаа. Өөрийнхөө газар дээр ингээд өссөн загвараас бариулахаас гадна бидний бас хэрэгжүүлсэн төсөл байгаа. Одоо энэ хөөрт энэ таны аманд. За тэр төсөл дээр бид нар энэ одоо 4 сарын 24, 25, 26-ны өдрүүд дээр 3 өдөр бас ийм ивент өдрлөг хийж байгаа. Тэн дээр бас банкныхан маань ирээд бас эдийн засагч нарын суужгаад шууд зээлийн газар дээр нь урдсан байдлаар боломжтой боломжгүй шийдээд цаг хугацааг хэмнэх тийм өдрлөгийг бид нар бас хамтраад хийж байгаа. Тэр өдрлөгтөр маань бас хүрэлцэн ирээрээ. Сонирхож байгаа хүмүүс 4 сарын 24, 25, 26 байна уу те? 3 өдөр. Энэ 3 өдөр та бүхэн ирээд банкныхан ирэх юм байна. Зээл лизингээр авах сонирхож байгаа хүмүүсээ бол шууд тухайн өдрийн зээл гаргаж өгөх юм байна те. Өөртөө нүдээр байшингаа хараа, дотор нь орж үзээд ингэж яахлаа бас шал өөр л дөө те. Газар дээр өөрөө нүдээр харах ч бас шал өөр. Яг нүдээр харах шал өөр. Тэгээд та бүхэн хүрэлцэн ирээрээ. A few moments later. Тэгэхээр guys, яг одоо би хангал construction-ы төслийн талбай дээр ирсэн байна. Үйл явц юу нь ямар хөө байна одоо? За үйл явц манай хэсгийн тойрогоос нэг 6 км-ийн зайтай Жаргалантай яванд байрлах замдгаа газар. Тэгээд нэг 10 байшин төсөл ханшраад тогтох юм байна. Тэрний нэг 8 баригдаад явж байна. За 5 бүрэн дууссан. За үлдсэн 3 нь бол яг 60%. За үүнээс нэг 130 м2-аас нь 4 айл бүгдээрээ орцсон. За тэгээд 130-аас нь бол ганцхан айл үлдсэн байна. Одоо 4 айл орцсон байгаа гэсэн үг тийм 10 айлаасаа. Өө за зүйл 6хан үлдсэн байгаа юм шиг одоо хүмүүсээ. Бэлэн болсон гэх юм бол яг нэг бэлэн болсон 130 м2 яг 100% дууссан байна. Бус нь одоо ингээд баригдаад явж байгаа юм шүү дээ тийм. 4 сарын 20-оос ахгуулаад 6 сарын 20 гэхэд хүртэл юм хашаажуулалт болон гадна талны зөвлөгжүүлэлтийг бүгдийг дуусгахаар. Одоо ингээд энэ зүүн гэхэд энүүгээр чи одоо ногоон зүлгэл байж байгаа юм. Энүүгээр бол өнгөрсөн намар ингээд зөвлөгжүүлээд тарьсан. За тэгээд тэрийг тасалгаа бутлаг ургамлуу тарьж гэнэ. Тэгээд юуных нь наагуур хамгаалтын хашаа наадлаар нь бас гоёлын хашаанууд нэлээд хийж өгөх. Саяын бидний ордч болохоор загварын байр. Энэ болохоор яг хотгондох байр юм тийм ээ? Тий. За энэ төлөвлөлтийн метр квадрат нь бол 30 м2 нь автогаражтай. За 100 м2 нь амьдрах талбайтай. За тэгээ 3 унтлах өрөөтэй, 1 ариун цэвэр өрөөтэй. Өрөө гэсэн үг үү? Ерөнхийдөө нэг 4 өрөө. Хүүхдийн өрөөтэй. Ингээд юм байна. Энд талтай болохоор яг террас руу гардаг бас нэг том өрөөтэй. Энэ болохоор юугүй төлөвлөлт. Мастер унтлах өрөө байхгүй 3 унтлах өрөөтэй. За ингээд террас руу шууд ингээд гарах юм шүү дээ. Террас руу гарч. Тэгээ айл болгон тусдаа ходогтой, тусдаа бохрын севттэй. Тэгээд 380 трансформатораа бүгдийн тасна 380-тай гэсэн үг. Айл болгон. За дээрэс нь шилэн кабелтэй, мобинет шилэн кабелтэй. За тэр чинь бас чухал шүү дээ. Хурдан интернет. Төлөвлөлтөө бол энэ чинь нэг 40 м2 яг юу нь бол унтлагын өрөө. Энэ дахиад нэг унтлагын өрөө тийм. Энэ чинь бас нэг унтлагын өрөөтэй. Энэ болохоор нэг машины гараж байна уу? Тийм, нэг машины гараж. Өөрийн гэсэн одоо худагтай, тоогтой, газартай, байшинтай ер нь ингээд яг нэг төвлөрсөн цогцол юм байна тий. За энэ төлөвлөлт нь болохоор 188 м2, 130 гэмтэл арай том. Тэгээд 2 автомашины гаражтай, 1 мастертай, 3 унтлах өрөөтэй. Энэ одоо хизээ барьж дуусах вэ? Тэгээд 5 сарын 10 гэхэд энэ байш бол бүрэн дуусчихна. Одоо нэг үргэлжилж байгаагаар нэг 80%-тэй. За удахгүй юм шүү дээ. Үүн хамаагүй том харагдаж шүү дээ. Тий энэ өмнөх түрүүчийн нэг 130-аад байгаа юм бодвол нөгөө хамаагүй зочны хэсэг болон унтлагын юуны хэсэг, галтгооны хэсэг нь болохоор хамаагүй том болоод явчихсан 54 м2. Сая чинь 130 м2 байсан. Тэгээ одоо энэ болохоор 188. Тэгвэл аргагүй байна. Тэгж том санагдана аргагүй байна тий. За тэгэхээр guys хангал construction-ы 10 айлын хотгонтой хэдүүлээд танилцлаа. Тэгээ та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доор description дээр
линкүүд үлдээ. Тэгээд бүр ирж нүдэрээ үзхийг хүсэж байгаа хүн байвал 4 сарын 24, 25, 26-нд та бүхэн энд ирээд open house оролцоод дотгошоогоо ороод ерөнхийдөө хүмүүстэй танилцуулаад явж болно. Тэгээд банкны төлөөллүүд ирнэ. Тэгэхээр та бүхэн зээлээр, лизингээр ямар боломж нөхцөл байна те та бүхэн асууж лавлах зүйлээ чөлөөтэй асууж лавлж болно шүү. За тэгээд дараагийн хэсгээр уулзлаа. Түр баяртай guys.